Харин парламентын оршин тогтох эрх үндэс нь түүний гишүүдийн нэр төр, ёс зүйн мандаалал, сахилга хариуцлага, үлгэр дуурайлаас шууд хамаарч байдаг. Ёс судгуунгүй иргэншил өөрөө мөхдөг гэж эрдэмтэн мэргэж сургаж ирсэн. Тиймээс улсын хурлын гишүүд өндөр ёс зүй сахилга хариуцлагатай байж хууль дэдлэх нь Монголын парламентын нэр хүнд өсөж, парламентын дархлаа, арслан засаглал багтчин бэгчих үндэс суурь болно. Улсын хурлын гишүүний өрн эрх, албан тушаалын уг сурвалж гагцхүү ард түмнээс ихтэй байдгийг та бид бүгд мэднэ. Парламент бол ард түмний хураангуй, та бүхэн бол ард түмний төлөөлөл, төр засаг төмөн олныг холбодог гүүрэн юм. Улсын хурлын танхимд хов хүний хэрүүл маргаан биш, улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээ өрнөж, ховийн явцуу ашиг сонирхол биш, улс орны язгуур ашигын төлөөх бодлогын хилцүүлэг өрнөдөг байх учиртай. Түүнчлэн ард түмний төлөөлөл болсон улсын хурлын гишүүн таны хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нийгэмд ёс суртахууны жишг тогтоож, ёс зүйн дээд манлайлал үзүүлдэг байх ёстой юм. Нэр хүнд бол гагцхүү ёс зүйн өндөр шаардлагын дор эзэндээ ирж тэр хэрээрээ олонний итгэл хүндлийг хүлээдэг жамтай. Та бүхний төр түмнийхээ итгэлийг авч төрийн сүлдэндээ тангараг өргөхдөө ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрд ёс түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж Монгол улсын үндсэн хуулийг дээдлэн сахиж авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж гишүүний үргээ чин шударгаар биелүүлэхээ тангаргалж тангаргаасаа няцуул хуулийн хариуцлага хүлээх хэмээн андгаалсан байдаг. Тэгвэл ард иргэдийнхээ өндөр итгэл өргөн дэмжлэгийн дор улсын хурлын гишүүнээр сонгогдсон хэн боловч хүний ёсыг омартан ёс зүйн алдаа гаргаж өргөсөн тангаргаасаа няцах хаваас үндсэн хууль заасны дагуу хариуцлага хүлээдэг байхыг ард иргэд сонгогч олон төр засгаасаа шахан шаардж байна. Энэ бол зүй ёсны шаардлага гэдэгтээ та бүхэн ч гэсэн санал нийцэх баха. Парламентын гишүүн авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдож ёс зүйн ностой зөрчил гаргадагч улсын хурлын гишүүний дархан эрхээр халахвчилж хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчмыг хөсөрдүүлж байгаад ард түмэн маш их ухамсаар байна. Улсын их хурл бол хэн нэгнийг хуулийн хариуцлагаас хамгаалах бамбай эсвэл гэмт хэрэгтнийг нуун дадлах уран байр биш юм. Парламентын эрүүл мэндийн намуудын сахилга бот гишүүн бүрийн хувийн хариуцлага ёс зүйгээс шууд хамаарна. Ёс зүйг бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй юм. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу их эрх болон хувирдаг гэмтэй байдаг. Хууль бол парламентод халдшгүй байдлыг олгодог бол харин ард түмний итгэл парламентод оршихуй дархлааг нь олгодог гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Тиймээс Монгол улсын ерөнхийлөгч төр засагтай итгэх ард түмний итгэлийг сэргээх, эв нэгдлийг хангах, ардчилсан парламентын засаглал, парламентын дархлааг улам баттган бэхжүүлэх, улсын их хурлын гишүүний ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор үндсэн хууль заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Үүнийг зарим хүмүүс парламентын дархлаанд халдаж байна гэж шүүмжилж байгааг би мэдэж байгаа. Болгоомжил байгаагч бас хүндэтгэн ойлгож байна. Миний байр суурь бол маш тодорхой. Монголд ардчилсан парламентын засаглал хүчтэй байх ёстой юм. Хэн нэгний эрх мэдлийг нэмэх, хэн нэгнийг хэлэмдүүлэх тухай би огт яриаггүй. Ард иргэд ардчилсан сонгуулиар өөрсдийн элч төлөөлөгчөө сонгохдоо хуулиас дээгүүр айшлах дархан эрхийг бус харин төрийн үйл хэргийг нэр төртэй хариуцлагатай хөтлөөрэй гэж итгэл сэтгэлээ өгдөг юм. Итгэл эзэнтэйгээ өгдөг гэж үгч бас байдаг. Парламентын дархлаа гэдэг нь хуулийн хамгаалтаас илүү ард түмнийхээ итгэл сэтгэл дээр оршдог гэдгийг явахт санаж явах учиртай. Гэтэл энэ их итгэл сэтгэлийг омартан иргэд сонсогчдийнхоо дургүйцлийг дэврэгэх нь парламентыг дотроос нь нураах хамгийн том аюул гэдгийг санаж явах хэрэгтэй. Хэрвээ та ард түмнийхээ итгэл сэтгэлийг дааж байгаа бол энэ хууль таныг хамгаална. Үүнээс айх хэрэг огт байхгүй. Харин төрийн нэр хүндийг шавхартаа худгаж төмөн улсынхаа итгэл найдварыг хөсөрдүүлж байгаа бол ард түмний шүүлтээс та бас ангид байж чадахгүй гэдгээ мэдэх ёстой. Манай ард түмэн төрийн сүлд минь өршөө хэмээн залбирч аймнаас ажил үйлсээ даатхан сүүнийхээ дээжийг өргөж төрт ёсоо дээдэлдэг түүхэн сайхан уламжлалтай ард түмээ. Эрхэм төрийн төвшөө та бүхэн энэхүү хуулийг баталснаар манай улсын ард иргэдийн төрдөө итгэх итгэл парламентод тавих хяналт оролцоо нэмэгдэж
улс төрийн нам, эвсэл, улсын их хурлын гишүүдийн хариуцлага сайжирч, популизм буурч, нэр дэвшигцэд тавих төрийн босго, шаардлага өндөрсөж, ард иргэдийн төр засагтай итгэх итгэл сэргэх түүхэн ач холбогдолтой гэдгийг би онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна.